Энэ бол би намайг нэрд гэж дуудахад болно. Миний шинэхэн сувгацсан тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ сонин ачаалттай газар амьдардаг 5 ард түмний талаар ярьж өгье. Нэртийн лайк болон subscribe За эхэнд өглөө бүр уул уруудж оройн дахиад өксөж ирдэг амьдрал та чадах уу? Магадгүй чадах, би бас чадахгүй. За энэ газар нь Швейцарт байдаг бөгөөд уулын орой дахь тосгонд Альпийн нуруунаас дээшээ 3000 м өндөрт байрладаг тосгонд хүмүүс өнөөж амьдарсаар байна. Хүүхдүүд нь өдөр бүр уул уруудаж 1 цагаас 2 цагийн хооронд сургууль явдаг. За буцахтаа дахиад өгсөн hard life. За тэгээд өвөл зам засаар дарагдахад цас ухаж байж явдаг гээл бод. Яа. За тэгээд зуны үйлрэлцэж энд 0 градусаас доош температурт бүртгэдэг. Ер нь бол энэ газар 100 ер нь бараг байдаг үгээл ойлгож байгаа. Хоёрдугаарт усгүй амьдрал гэхдээ тэдний гоо сайхан соёл нь дэлхийд гайхдаг тийм газар. Хаана үдэн бэ гэхээр Африкийн Намиб би зүгээр доор оруулж тавьчих. Намиб цөлд Химба авгийнхан гэдэг газар усгүй хойроо орчинд амьдардаг. Тэдний уламжлал нь юугаараа ялгаатай юм бэ гэхээр арьсаа нарнаас хамгаалахын тулд шавар өөх улаан чулууны нунтахаар бие бүрдэг. Ус хэрэлдэггүй ерөөсөө бас. Тэгээд утаа ашиглан бие ариутгадаг тийм уламжлалтай газар. Яаж усгүй амьдрах юм бэ? За тэнгүүтээ Химбагийн эмэгтэйчүүд нь өдөр бүр үсээ тусгай холцоор засаад гоёл чимэглэлээ зүүдэг. Ер нь бол шавар баг амьдралнаа л гэсэн үг. За 3-т Иран. За Ираны Кандаван гэдэг тосгон байдаг. Энэ тосгон нь яадаг газар вэ гэхээр галтуулын чулууг ухаж байшин болгосон өвөрмөц тийм тосгон. Тэгээ энэ газар нь болохоор яаж баригддаг вэ гэхээр 700 жилийн настай байшингууд өнөөдөр ч айлуудын орон гэр хэвээр байгаа юм. Тэгээд дотроо цахилгаан ус, интернет. Тэгээд байшингууд нь зөгийн өвөр хэлбэртэй. Дулаан хадгалах чадвар нь өндөр. Тэр нь 700 жилийн настай хадны байшин дотор ингээд Wi-Fi-тэй байна гэхээр crazy. Дараагийн юм руу орцгоё. За 4-т энэ хот чулууны доор биш. Тэгээд яг чулууны дотор оршдог. Тэгэхээр энэ газар нь хаана вэ гэхээр та бүхэн ер нь жоохон бодчих. 5 секунд үгүй. За та бүхэн бодж дуусмал та хэлье. Энэ газар нь Испани Sentinel de las Bodegas. Би нэг буруу хэлж магадгүй. Bodegas гэдэг газар. Энэ газар нь байшингууд нь хадны доогоор баригдсан бөгөөд дээвэр нь жинхэнэ чулуу. Зарим байрныхан дотор талд нь нарны гэрэл ордоггүй. Тэгсэн хэрнээ агаарч болт амар сайн. Яг чулууны доор байдаг болохоор юм уу. Тэгээд энэ хот одоо ч бүрэн ажиллагаатай. Ресторан, кафе, айл өрхүүдтэй, интернеттэй, ус цахилгаантай бүр ингээд зүгээр л энгийн юм шиг амьдардаг гэхэрс. Чулууны доор амьдардаг гэхээр эвгүй л. За яах. Сүүлд газарч биш усан дээр амьдардаг хүмүүс юу. Энэ бол уроо сомгийнхон. За хаана гэдэг вэ гэхээр Перу улсад байдаг. Тэгээд Титикака нурын дээр зэгсээр хийсэн арал дээр амьдардаг. Гэт энд байгаа бүх тосгон нь хөвж явдаг. Байшин, сургууль, сүм гэд бүгд усан дээр байдаг. Тэгээд арлуудыг байнга шин зэгсээр нөхөж байж живхээс нь хамгаалдаг гэсэн үг. За ингээд бидний бэлтгэсэн 5 газар маань болчлоо. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.